хөтөлбөрийн орон амын нэвтрүүлэг маань эхэлж байна. Орон амын нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бодис автомотив автосалон. За өнөөдрийн орон амын нэвтрүүлгийн зочноор үндэсний стратегийн хүрээлэнгийн төрийн бус байгууллагын захирал хүн намын удирдах зөвлөлийн гишүүн Мөнгө Соёл оролцож байна. Орон амын Мөнгө Соёлоо. Орон аминд үзэгчтэй. За манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцож байгаад баярлалаа. Тэгээд Мөнгө Соёл өөрийнхөө тухай тийм ээ товч танилцуулаад тэгээд бид хоёрын өнөөдрийн сэдэв болохоор ер нь боловсрал тийм ээ боловсролын талаар ярих байгаа. Боловсрал дээр юун дээр санаа зовдгийг тийм ээ юуг нь өөрчлөмөр байдгийг юунд болохгүй байна тийм ээ тэгээд энэ санал бодож явдаг зүйлсээ тэгээд хуваалцсан үз тийм ээ. За өөрийгөө танилцуулахаар ерөнхийдөө товчхон танилцуулахад одоо бол би 44 настай, 2 охинтой, нөхөртөөгөө ээжтэйгээ амьдардаг ийм эмэгтэйгаа. Тэгээд мэргэжил маань бол ерөнхийдөө бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлийн юм хүн. Тэгээд сүүлийн жилүүдэд би саяны хэлсэн үндэсний стратегийн хүрээлэнгээ төрийн бус байгууллагыг авч явж байна. Одоогоор Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг төсөл бол хэрэгжүүлж байгаа. Түүнээс гадна саяхны хүртэл би Монгол телевизэд эдийн засгийн тоомчоор ажиллаж байсан. Ерөнхийдөө 2 жил хагас 5 дахь өдрийн оргил цагаар иргэдэд эдийн засгийн талаарх мэдлэгийг хүргэдэг ийм ажил хийжсэн. Өмнө нь бол ер нь нээлттэй нийгэм форум, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэх мэт байгууллагуудад менежер, ахлах зөвлөх, эдийн засгийн чиглэлийн ийм ажлуудыг хийжсэн. Боловсролын хувьд бол ерөнхийдөө 10 жилээ төсөөд ажил компьютер техник менежмент сурвалж гэж байсан шүү дээ. Одоо нэр нь өөрчлөгдөж байгаа. Тэнгийн их сурвалж яриа. Тэр сурвалжийг бакалаврын мэргэжилтэд төсчөөд багшилж агаад тэгээ бас өөрчлөлтөөр ажиллаж гадагшаа 2 магистр хийсэн Франц, Таиландад. Тэгээд Монголд ирээд нэгдсэн үндэсний байгууллагад ажиллаж агаад улмаар сорсын сан тэр үедээс одоогоор нээлтний форумд ерөнхийдөө 11 жил ажилласан. Дунд нь Америк руу 1 жил сурсан бас эдийн засгийн чиглэлээр. Гэх мэт сүүлд бас Канадад сурж агаад арай нөгөө шийдрээ өөрчлөөд Монголд үлдээд. Ерөнхийдөө бас давхар улс төрийн карьер бас хийж байгаа юм л. За. Тэг ямар ч үсэн өнөөдөр зүгээр энэ бол хүн болгоны л санаа зовоож байгаа асуудал, сонирхлын төвд байдаг асуудал, энэ мөнхийн асуудал гэж бодож боловсрал тийм ээ ер нь боловсролын асуудал. Тэгэхээр таны асуултанд хариулахад ер нь бол боловсрал нэг хэсэг бас нэлээд шуугсан шүү дээ нийгэм даяараа ялангуяа сошиал медиагаар боловсрал хэрэгтэй юм уу үгүй юм уу гэд яагаад вэ гэхээр нэгдүгээрт нөгөө дипломны хуурамч диплом ны асуудал гарсан бас бусад улсууд одоо өндөр хөгжилтэй улсуудад жишээлбэл их сургуульдаа сурж агаад яг сургуулаа төгсгөлгүйгээр гарсан хэрнээ маш их одоо амжилттай явж байгаа тийм бизнесмэнүүдийн тухай яриа гарсан. Жишээнүүд тийм ээ. Зөндөө одоо постууд явсан. Тэгээд ер нь боловсролын асуудлууд нэлээд гарчсан. Тэр үед би юу гэж бодож ирсэн бэ гэхээр боловсрол гэдэг бол нэг талдаа мэдээж 10 жил коллеж их сургуульд олж авж байгаа ном уншаад багш нарын хэлж ярьж байгаас авж байгаа боловсрол. Нөгөө талдаа боловсрол гэдэг бол өөрөө дотроо хүмүүжлийн асуудлыг агуулсан асар том ийм ойлголт гэж бодод байгаа. Хүмүүжил гэдэг нь мэдээж тухайн хүүхд одоо нэг гэр бүлд төрн тэгээ тэр гэр бүлээс өсөж явах насандаа амьдрах явцдаа авж байгаа тэр хүмүүжил цэцэрлэг сургууль их сургуульд явж байхдаа авсан хүмүүжил тэгэл ангийн хамт олноос багшаас найз нөхдөөс хүрээлэн буй орчноос авж байгаа тэр болгоныг хэлж байгаа юм болов өөрөөр хэлэх юм бол хамгийн гол тод одоо илэрхийлэгдэх зүйлүүд нь жишээлбэл тухайн хүний ёс зүйн те хим химжээ зарчим альва зүйлд хэрхэн одоо хариуцлагатай хандж байгаа тэр хандлагын асуудал жишээлбэл наазах нь одоо бас их яригддаг зүйл юу вэ гэхээр хэлсэн амандаа хэр зэрэг хүрдэг те гих мэт энэ бүх асуудлыг агуулж байгаа гэж бодод. Тэгэхээр маш өргөн том ойлголт гээд. Тэгээ энийг мэдээж боловсролыг өөрийн баг дунд боловсрол ихтэй боловсрол гэж яриул маш том ойлголт шүү дээ. Нөгөө талдаа саяны хүмүүжлийн асуудал нь болохоор бүр цэцэрлэг яйслаас одоо хөндөгдөх ёстой юм шиг ингэж санагдаад байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүжилтэй боловсралтай холбоотой нийгмийн маш олон эмзэг асуудлууд гарч ирээд байгаа учраас хүн болгон энэ асуудал дээр санаа зовж байгаа. Тэгээд ерөнхийдөө юу яригддаг вэ гэхээр
хүнийг одоо сургууль хүмүүжүүлэгчид ч гэсэн яриад байгаа шүү дээ. 3-5 наснд маш сайн хүмүүжүүлэх хэрэгтэй, зөв дадал хандлагад сурах хэрэгтэй гэх тэр бас үний юм шиг аа. Сүүлийн үед бол ер нь 20-25-аас дээш хүний одоо нэгэнд тогтсон хандлага бодлогыг өөрчлөхөд маш хэцүү гэж тийм учраас альва улс орны бодлого нь ялангуяа мэдээж боловсролын салбарын бодлого нь бүр тухайн иргэдийнхаа багаас нь хүмүүжил боловсролд нь маш онцгой анхаарсан тийм бодлоготой хастай мө гэж боддог. Тэгээ бас нэг энийг бол ерөнхийдөө товчхон дурдахад юм бас нэг үүнтэйгээ холбоотойгоор санаа зовооштой харагдаад хөндөгдөөд байгаа нэг асуудал нь тэгш боломжийн тухай гэж бодож байна. Тийм тэгш боломж гэхээр жишээлбэл заримдаа хүмүүс одоо жишээлбэл төссөн мөнгөн дээр одоо байгалийн баялагын хуваарлтан дээр тэгш хуваарлт гэж ярьдаг. Хуваарлтын асуудал ярьдаг штэ. Миний энэ одоо хүндэх гэдэг өнцг нь болохоор тэгш боломж. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо хүмүүст тухайн иргэдэд боломжийг бол тэгш олгох ёстой. Боломжийг хэрхэн ашиглах нь тухайн хувь хүний өөрхийн шийдэл гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол товчхондоо хэлэхэд хувь хүн өөрөө сонголтоо өөрөө юм. Тэгэхээр сонголт таны гарт гэдэг энэ үгийг хэрэглэмээр байгаа. Тэгэхээр тухайн нийгэмд боломж нь тэгш олгодоогүй болохоор яан зүрийн зөрчил зөрүү ялгаа их гараад эргээд аажмаар нийгмийг одоо талцалт, хуваагдалт түрээд би энийгээ дургуйцах, би энийгээ үл хүндэтгэх, би энийгээ бараг үзий ядах ийм байдалд хүрэх юм уу гэж боддог. Тийм учраас би энэ ялангуяа боловсролын орчинд дох энэ тэгш бус байдалд маш их эмзэглэж явдаг хүн байгаа. Жишээлбэл би ингээд өөрийгөө бодохоор тухайн үед би яг 1992 онд 10 жилээ төгссөн болохоор яг нөгөө социализмын эцсийн шатнд тэгээд яг нээлттэй нийгэм, ардчлалын нийгэм, нээлттэй эдийн засгийн нийгэмд яг хүл тавьсан. Одоо 17 наснда гэсэн үг. Тэгэхээр тэр үед бол харьцангуй бас боловсрол бол тэгш байдалтайгаар олгогдож ирсэн шүү дээ. Хүүхэд хоорондын боловсролын чанарын алгаа төдийлөн байгаагүй. Тухайн хүүхэд өөрөө хичээгээд эсвэл гэр бүл нь багш нь хичээсэн сургууль нь сайн чанартай сургалтын үйл ажиллагаа явуулж хахад ерөнхийдөө ийм ядчил хүмүүжлийн хувьд тэгшдүү бүгдээрээ нэг зөв гараатай байсан юм гэж харж байгаа. Тэгээд хэдийгээр би жишээлбэл манай ээж маань ганцаараа 3 хүүхэд өсгсөн бас тийм орлого өндөртэй байх боломжгүй ийм гарааны нөхцөл харьцангуй зарим айлуудаас өөр байсан ч гэсэн боломжийг би тэгш хүртсэн учраас магадгүй өнөөдөр бас боломжийн түвшинд боловсрол олцсон өөрийгөө илэрхийлэх чадвартай хүмүүстэй харьцах одоо харилцааны одоо чадвартай ч гэдэг юм уу ийм түвшинд хүрсэн байна штэ. Гэтэл одоо ингээ харахаар бидний одоо санаа зовж байгаа юм нь одоо нийгмийн яан зүрийн тэгш бус байдал ялангуяа орлогын тэгш бус байдал нэлээд өндөр түвшинд хүрсэн буюу энэ зөрүү маш өндөр ихссэн байгаа учраас магадгүй орлого багатай айлууд үр хүүхдүүдэд чанартай боловсрал авахд энэ боломж нь дутмаг байгаа юм болов уу гэж санаа зовж харж байгаа. Тийм болохоор бидний санаа зовж байгаа юм нь ер нь л альва энэ тэгш бус байдлыг үүсгэх алга болгох аль болохоор тэгш боломжийг бий болгох хүртэх энэ асуудал. Тэгэхээр яг энэ зүгээр ярьж байна. Зүгээр яг бодтой яг тийм одоо яг тэгш болгох ер нь арга ер нь хэр зэрэг байна. Яг юу гэж бодож байна. Бодтор тэр нь тэгш болгохын тулд ер нь юу их ёстой юм. Тэгэхээр энэ эргээд нөгөө л нийгмийн асуудал тав илдэг шүү дээ. Яагаад ийм тэгш бус олчоо гэдэг учир шалтгаан руугаа эргээд орно гэсэн үг л дээ. Тэгэхээр аажуу нар бид нар ерөнхийдөө эдийн засгийн болон бусад нийгмийн бодлогуудаа зөв барьж яваагүй, зарим талаараа хүний анхаарсан бодлого хаягдсан учраас ийм нийгмийн бусад асуудлаарч бай, эдийн засгийн буюу орлогын асуудлаарч бай ийм зөрүүтэй болчихж байгаа. Тэгэхээр ерөөсөө хамгийн наад захын анхаарах ёстой асуудал бол эдийн засгийн болон нийгмийн шинжтэй бодлогуудаа маш зөв төлөвлөж гаргаж ирэх ийм асуудал тулгамжиж байна. Түрүүний миний хэлсэнчлэн энэ асуудлыг ялангуяа цэцэрлэгээс нэгсүүлээд бага түвшинд анхаарах хэрэгтэй гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр одоо нийтэд public school гэж ярьдаг бүх нийтэд нээлттэй ийм сургууль боловсролын тогтолцоонд анхаарахаас энэ асуудал эхэлчихэж байгаа. Мөн нөгөө талдаа сүүлийн үед бас нэг хурцаар хөндөгдөж байгаа асуудал нь хувийн болон одоо нийтэд зориулсан энэ public school-ийн асуудал байна шүү дээ, тий. Тэгэхээр
орлого өндөртэй айлын хүүхдүүд нь илүү төлбөр өндөртэй ч юм уу чанартай гэж үзэж байгаа сургуультай явах ч юм уу те орлого багатай ч юм уу эсвэл нийтийн сургуулийг илүүд үзэж байгаа айлууд нь тухайн сургуульд явуулж шít. Гэтэл хин эргээд нийгэмдэр хинч яг ийм баталгаатай юуг бол үнэлгээг бол хараагүй энэ төдийлөн. Ямар ч байсан эцэг эхчүүд хэрэгцээ өөрсдөө хөдөлмөрлөөд хүсвчээ шавхаад тодорхой хэмжээний орлого хуримтлуулж чадчихвэл боломжтой бол аль болохоор хувийн сургууль руу хүүхдүүдэд явуулж байна. Яагаад вэ гэхээр үр хүүхдүүдэд чанартай боловсрол олох гээд нь штэ. Тэр утгаараа үр хүүхдүүдийнх нь бас ирээдүйн хувь заяа ажил амьдрал нь шийдэгдэх байх гэсэн ийм найдлаар гэтэл тэр орлоготой хүмүүс төлбөртэй сургуульд явуулж байгаа тэр эцэг эхчүүд ч гэсэн санаа зовж байгаа. Яагаад гэвэл энэ их төлбөрийн ялгаа те энэ их одоо эрсдэлтэй тодорхойгүй байдал нь хүн болгоныг шаналгаж байгаа. Тэр төлбөрийг олохын тулд хүн болгон л уйггүй одоо шантаршгүйгээр л хөдөлмөрлөх ийм одоо нөхцөлд очсон маа шүү дээ. Тэгэхээр энэ зөрүүг арилгах ийм л бодлогын боловсролын тогтолцоо руу явах хэрэгтэй байгаад байгаа. Тэрийг бол би өнөөдөр шууд туушраал бүх одоо хувийн сургуулийг байлгахгүй байх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдгийг бүгдийг одоо тэгшдэг ёстой гэж бол шийдэхгүй. Ерөөсөө хүмүүжил боловсролын асуудлыг аль болохоор тэгш байдлаар хангахын тулд бүх зөрүүг төлбөрийн хүртэл зөрүүг аль болохоор багасхын төлөө л явах ёстой гэдгийг л анхаармаа. Уг нь бол манайх ерөнхийдөө нийгмийн халамжийн бодлогыг нэлээд явуулдаг шүү дээ. Одоо жишээлбэл нэг хэсэг бол жишээлбэл улс төрчид сонгуулийн кампанид ажлынхаа үеэр бэлэн одоо мөнгө тараах асуудлыг ч гэсэн бий болгожсэн. Тэр нь эргээд эдийн засгтаа үр өгөөчтэй хөрөнгө оруулалт бол ерөөсөө биш. Үүний оронд магадгүй боловсролыг ядаж бага түвшинд нь дунд түвшинд нь бүх нийтэд үн төлбөргүй олох чанартай ялангуяа олох тал дээр нь анхаарсан юм бодлогыг хэрэгжүүлж олно. Тэгэхээр сүүлийн үед бид нар Финландийн жишээг нэлээд харж байгаа шүү дээ. Ерөнхийдөө тийм Скандинавын орнуудын жишээ бол сүүлийн үед дэлхийд нэлээд түгээмэл яригдж байна. Энэ утгаараа ч гэсэн тэдгээр орнуудын жишээн дээр туршлага дээр тулгуурлаад бас одоогийн байгаа системийг сайжруулах боломж байна. Одоо ингээд одоо төлбөртэй айгүй өндөр төлбөртэй сургуулиуд байдгийг би мэднэ те. Зүгээр тэгээд захын бүртэй бөглүүд сургуулиуд байна. Тэгээд тэдгээр хүүхдүүдийн их сургуульд орох боломж нь ер нь өөр байна гэж үзэж байна уу та? Ерөнхийдөө одоо хуучин одоо анхан төлөрсөн төлгөөд эдийн засгаас нээлттэй эдийн засаг руу шилжиж явах үеийг бодвол одоо зарим одоо нөгөө тууштай зөв оновчтой бус байсын бодлогоос улбаалаад хүсээгүй зөрүүл ихсэн гэж бид нар ярьлаа шүү дээ. Орлогын болон бусад түвшний зөрүүнд. Одоо нийгэм жишээлбэл бүх талаар ялгарч шít. Бидний мэддэг нь бол дов жалганы үзэл буюу одоо аймгаараа янз бүрийн байдлаар талцдаг. Одоо сүүл рүүгээ бол ерөөсөө боловсралгүй англи хэлтэй хэлэхгүй ч гэдэг юм уу. Бүх одоо ялгаанууд зөрүүнүүд бий болж шít. Тэгэхээр чин энэний нэргээд тухайн хүмүүсийнхээ амьдрал аж байдал бүх юмд нөлөөлж байгаа. Гэхдээ мэдээж тухайн олон нийгмүүдэд бүх юм ижил тэгш байна гэж бол байхгүй. Тийм учраас тэгш боломжийн л тухай яриад байгаа. Боломжийг хэрхэн ашиглах нь тухайн хувь хүний шийдэн шүү дээ. Магадгүй зарим хүмүүс хэрвээ хөгжилтэй оронд байдаг. Одоо жишээлбэл би Францад магистр зэрэг сурж исэн. Тэр үед бол хагас бүтэн сэдэр нь би нэг зочид буудлын ресторанд ажиллаж ирсэн. Өглөө үүрээр одоо 5 цагт босоо 5:30-д ажил эхэлдэг, алхаад орчдөг тийм газар байсан л да. Тэгэхэд бол тэр Франц хүмүүсийг ажиглаж хахад оюутнууд бол маш их ажил хийнэ. Гэхдээ тэр ажил хийж байгаа зарим хүмүүстэй би үг солиход суралцдаггүй хүмүүс ч байдаг. Тэд нар зүгээр амьдралынхаа сонголтыг тэгээд хийцэн. Яагад гэвэл тэд нар ресторанд зөөгч хийлээгээд хангалттай түвшинд амьдарчаад байгаа байхгүй юу. За тухайн хүний сонголт шүү дээ. Одоо боломж нь бол хэрвээ өөрөө хичээгээд онцайн сураад тэр дундаж оноогоо аваад мөн бусад шаардлагуудыг хангачвал коллежид сурж олно, их сургуульд сурж
болно, эсвэл улмаар магистр, докторг явж болно шүү дээ. Хүн болгон магистр болох албагүй, хүн болгон доктор болох албагүй, хүн болгон ер нь дарга болох албагүй шүү дээ. Харин хүн болгон сайхан амьдрахыг хүснэ. Хүн болгон сайхан амьдрах хэрэгтэй, тайван амьдрах хэрэгтэй. Тэр боломжийн өндөр хөгжилтэй орнууд бол хангацсан биш. Тийм учраас тухайн хүмүүс тэгш боломжийн дотроо өөрөө сонголтоо хийгээд жишээлбэл би заавал их сургууль төгсөхгүй би ресторанд зөөгч хийгээд хэдэн жилдээ бол залуу байхдаа амьдрчин миний зөөгч хийгээд олж байгаа орлого бол миний амьдралд хангалттай миний сонгосон амьдралд хангалттай гэдээ амьдраад явж шít тэ тэр тухай би гол нь яриад байгаа байхгүй. Тэр манай Монголд бол энэ системийн доолдлоос болоод одоо бид нар бүгд мэдж байгаа. Жишээлбэл их сургуулиуд гэхэд маш олнороо байгуулагдсан. Тэгээд их сургуулиудын оюутнуудад өгч байгаа чанарын асуудал бол маш их яригддаг, хэрнээ шийдэгддэггүй. Тэгэхээр түрүүн та жишээлбэл надаас асуусан яаж шийдэх вэ гэд. Нэг шийдэл нь бол жишээлбэл их сургуулиудын тоог цөөлөх, чанартай цөөн тоонд барих. Тэгснээрээ тэр сургуулийг төгсөж байгаа оюутнууд хамгийн гол нь чанартай боловсрал эзэмшсэн, зах зээл дээр үнэлэгдэх боловсрал эзэмшсэн, зах зээл дээр буюу ажил олгогчдод чанартай гэдгээрээ ингээд баталгаатай болцсон тийм сургуулиудыг цөөн тооны сургуулиудыг өрсөлдөөнд журмаар төгсөж байгаа учраас ажлын байртай байж чадах байхгүй юу. Өнөөдрийн байдлаар бол эцэг эхчүүд чадж байгаа чадахгүй янз бүрийн аргаар мөнгө олоод хүүхдүүдээ их сургуульд сургадаг ямар нэг их сургуульд бүгд төгсдөг, зарим нь ажилгүй байдаг те. Тэгээ саяхан бид нар мэдээлэл авсан шүү дээ. Жишээлбэл хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхлэх насны зөвхөн 50% нь ажил эрхэлж байна. Гэтэл Оросд 65% ч юм уу, бусад улсууд 75% ч юм уу ийм өндөр хэмжээтэй. Манайх 50% байгаа нь үнэхээр хангалтгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр нийцэл алга. 50% гэдэг бол маш чамдалтай тоо. Үлдсэн 50% нь ажиллаж чадахгүй шүү дээ. Ил тод магадгүй 70 эдийн засагт орсон байгаах. Гэхдээ яг нөгөө бүртгэгдсэн ажил хийж чадахгүй байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн даатгалыг төлж байгаа гэсэн үг. Тэгээ үлдсэн 50 дээр бол мэдээж гадагшаа явж байгаа хүмүүс бол бас байгаа л да. Гадагшаа гадаад руу явж ажил хийж байгаа хүмүүсийг би хувь хүний хувьд бол маш их бахархдаг. Яадгүй гэхээр тэд нар чи энд байгаа цөөхөн ажлын байрыг булаалтахгүй шүү дээ. Бас сайхан амьдралын төлөө өөрсдөө дайчилж шүү дээ. Тэгээ тэд нар эргээд эдийн засгаа тэтгэж гин. Гэх мэт ингээд маш өргөн бас сэдвэлтэй тий. Тийм байна тий. За би нэвтрүүлгийн дундуур хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бодис автомотив автосалон ажиллаж байгаа. За тэгээд Бодис автомотив маань дэлхийн шилдэг технологи Sky Active бүхий аюулгүй байдлыг бүрэн хангасан хурд хүчний гайхамшиг Mazda SX5 дунд гарын джипийг санал болгож байгаа. Тэ голон банкны хамгийн бага лизингийн хүүтэй үйлдвэрлэлийн баталгаа хугацаатай тэгээд албан ёсны баталгаа засвар үйлчилгээг тэгээд борлуулалтын багц урамшуулалтай тэгээд өнгө техник үзүүлэлтийн сонголтын нөхцлөд туршилтын жил одлого хийж үзсэн худалдаж авах нөхцөлтэйгээр үйлчлүүлэгчтэй хүргэж байгаа юм байна. За Mazda албан ёсны дистрибьютор Бодис автомотив. За юу хаяг нарны зам соёолч төвийн зүүн талд Бодис автомотив төв. За харилцах утас нь 88 11 19 39 мөн 88 2 19 39 гэсэн дугаартай утсаар холбогдож бас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бодис автомотив автосалон өмнө сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. За би бас өөрөө машин барьдаггүй болохоор за энд бол дандаа тэгээд Монголд одоо хүүтэн нөхцөл зориулсан тэгээд Орос Монгол зориулсан юм машинууд томноглогдсон машинууд байгаа. Тэгээд зүү гартаа өрүүлтэй тэгээд манд чи хүүт их болдог шүү дээ. Тэгээд давхар тийм одоо ч сүйд юм дээ. Тэр юм одоо давхар фармаар таардалд фармаар суйрлуулсан тэгээд аюулгүй байдлыг хангасан Sky Active гэж тийм аюулгүй байдлыг бүр хангасан тийм технологиор тогтнолцсон машинуудыг борлуулж байгаа юм байна. Монголд бол хүйтэр хэрэгцүү. Дулаан байхад бол би машин барьдгуудаа ерөөсөө харамсдаггүй яадаг вэ? Тэгээд зав цаггүй энэ үед яваад дасгал хийчихэж байгаа аахгүй. Тэгэхээр та баг өөртөө маш их баярлалтай ш. За дасгал хийчлээ гээд. Мөнгөсөл би зүгээр асуулт байна. Зүгээр миний зүгээр бас нэг бодож байгаа юм гэх юм бол одоо ингээд одоо
хотын захын сургуулийн хүүхдүүд ч юм уу те тэд нар маань мэдээлэл арай дутуу аваад байгаа юм болов гэсэн надад зүгээр нэг тийм таамаг байгаад байгаа. Одоо тэд нар маань одоо ингээд ямарваа нэг ингээд гадаадын сургуульд тэр чинь нэг юу юм уу зарладаг штэ тийм ээ элсэлт зарлаад одоо тэр юу тэгэхээр нэгдүгээр жоохон итгэх муутай байна. Хоёрдугаар мэдээлэл бас их бага авч байгаа юм болов. Энэ бас аюу том ялгаа. Тэгэхээр энэ нэг боломжийг чинь бас нэг хэсэг тийм аюу том нөлөөлөд нь штэ. Тэгэхээр тэр мэдээллийг аваад тэгээд тэр жоохон тэр итгэх зүтгэлтэй байвал ер нь бас л боломж бас л жоохон ч гэсэн нэмэгдэх юм болов адилхан тийм ээ адилхан өрсөлдөх чадвартай шүү дээ адилхан хүүхдүүд адилхан сурж जैन адилхан нэг л юугаар л ордог баг за яг зарим нь англи хэл үздэг баг зарим нь тийм биш байж болно тийм ээ гэхдээ англи хэлээр үзснээр бүх юмнаас даваад гарчихна гэсэн үг бас биш шүү дээ энэ бол зөвхөн анхан шатны л юу шүү дээ цаашаа сургуульд ороход тийм энэ талаар та яг юу гэж бодож байна? Ер нь бол одоо жишээлбэл тэгш боломж төр маш өргөн том асуудал шүү дээ. Бид хоёр бол сая түрүүн аль болохоор нөгөө бодлогын хүрээнд олгогдож байгаа боломж ялангуяа хэрэгжилтэн дээр ч юм анхаарахын асуудлыг ярьлаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө мэдээж энэ дотор бас орлоготой холбоотойгоор түүн дотор ялангуяа дид бүтцийн асуудлууд яригдана л да. Нэг талаа уг нь бол одоо өмнөх үеийг бодвол энэ үед ч маш их техник технологи хөгжсөн, интернет бий болцсон, даяарчлагдсан ертөнц олцсон учраас боломж бол ихссэн байгаа юм. Боломж. Гэхдээ тэр боломжийг авахын тулд нөгөө талдаа орлогын асуудал бас яригдж шít бүх юм төлбөртэй. Жишээлбэл интернетийн үйлчилгээг авахд төлбөртэй ч юм уу те. Тэгээд нөгөө талдаа сургууль дотор чинь ялангуяа захын нөгөө хүн ам ихтэй дүүргүүдэд нэг ангид 50-60 хүүхэд чигцэлдэж сууж байгаа багш хүүхдүүдэд хүртээмжгүй байгаа энэ асуудал хөндөгддөг штеп. Тэгээд энэ мэдцийн дид бүтцтэй буюу орчинтой холбоотой энэ асуудлууд нарийн яригдана л да ухаж яриул. Тэгээд энэ үүнтэйгээ холбогдуулаад бид нар нэг хүнддэг асуудал нөө төсвийн хуваарлтын асуудал штеп. Бид нар төсвөө улсын төсвийг зоохдоо, орон нутгийн төсвийг зоохдоо тий цаашаа улбаалаад салбарын одоо боловсрал эрүүл мэндэд ингээд салбаруудын төсвийг зоохдоо маш одоо бодит мэдээлэл дээр суурилснаар зоохгүй бол одоогийн байдлаар төсөв бол оновчтой хуваарлагдахгүй байна гэсэн асуудал хөндөгдөг. За тэгээ цаашаа бусад одоо тойролгоо татдаг энэ тэр асуудлыг бол орхий. Тэгэхээр одоо заримдаа ийм асуудал гарч ирж байгаа байхгүй. Магадгүй хөдөө цөөн хүн амтай суманд нэг ангид 15хан 10хан хүүхэд сууж байгаа. Яад гэвэл хэрэгцээ нь тийм байна. Тэгсэн мөртлөө адилхан анги таних юм. Адилхан нэг багш тэр ангид. Гэтэл хотод дүүргүүдэд хүн ам ихтэйгээс шалтгаалаад нэг ангид 60 хүүхэд сууж байна. Энэ дээр төсвийн нөө хуваарлтын асуудал, оновчтой хуваарлтын асуудал хөндөгдөд байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол ер нь айл өрхийг буруутахаасаа илүү боломжийн талаар л ярмаар байгаа. Угаасаа үүнтэй холбоотойгоор л энэ асуудал томоор хөндөгдөд нь шүү дээ, тий. Тэрнээс нөгөө талдаа мэдээж ярих юм бол сайшаалтай эрг юм юу вэ гэхээр зарим тохиолдолд яг уу гэхдээ эн чинь нийтлэг бас байж чадахгүй шүү дээ. Зарим тохиолдолд тухайн хүүхдийн эцэг эхийн одоо чадамжтай байдал, даачин байдлаас шалтгаалаад тухайн хувь хүүхдийн бас өөрийн одоо даачин манлайлах чадвар, өсөлдөх чадвар, хичээх чадраас хамаарат мэдээж энэ төвийн ялангуяа байршлуудаар нийтэд зориулсан нээлттэй юм байгууллагууд байгаа штэ. Жишээлбэл би өөрөө Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөдөйдэг. Тэгээд манай удирдах зөвлөлийн одоо нацагт оржийн нэрмжт номын сан гэж байдаг штэ төвд. Тэн дээр жишээлбэл одоо Америкийн элчин сайдын яамтай хамтраад Education USA гээд Америкийн одоо боловсролын талаархыг үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулах чинь. Тэнд угаасаа үйл ажиллагаа байсан. Тэнд юу болдог вэ гэхээр хэрвээ хүүхдүүд сонирхуул очоод нөгөө Америк руу сургуульд явуулахыг хүсвэл TOEFL-ийн шалгалт, хэлний шалгалтанд бэлдэх, GMAT, GRE гээд номнуудтай танилцах, мэдэх юм боломжууд бол байдаг. Мэдээж нэг дор
олон арваар нь үйлчилж чадахгүй ч гэсэн тийм боломж байгаа. Тэр өөрөө угаасаа суур нийт зориулсан номын сан багхгүй нэлээд том танхимтай. Тэгээ хажууд нь тийм боловсролын төв байгаа. За бас өөр боловсрол мэдээлэл зөвлөгөө өгөх төв энэ төргээ байдаг. Тэгэхээр төлбөртэй болон төлбөргүй янз бүрийн юм үйлчилгээнүүд бол байна. Тэгэхээр зөвхөн одоо бодлогын орчин, хэрэгжилтийн орчин, дид бүтэц, хүртээмжийн асуудлыг шүүмжлэхээс гадна мэдээж энэ ярианд нэгэнд оролцсон хүний хувьд хүүхд багчууд энэ оюутны сурагчтай бас идэвхтэй, зүтгэлтэй, мотивацтай байгаасаа гэж мэдээж хүсэн те. Аль болохоор байгаа сайн ч муу ч орчиндөө дасаж өөрийгөө ерөөсөө хайж болохгүй альва амьдрал бол хүнээс маш их дайчин чадвар шаарддаг штэ. Энийгээ л сайн байлгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр хүн хичээвэл заяа хичээн гэдэг шиг л эзэн хичээл заяа хичээн гэдэг шиг өөрөө сайн мэрийгээд хичээх юм бол бас ч гэж боломж л байгаа шүү гэж бас хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ би түрүүн сая дурдсан Америкт төгсөгчдийн холбоо байдаг гэж хэлсэн шүү дээ. Бид нар жишээлбэл Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас бас грант хүсээд одоо тодорхой хэмжээний төсөн мөнгө босгож жагаад 6 аймыг сонгоод жишээлбэл Увс, Ховд, Хинтид орно гэд аймгийн хүүхдүүд ялангуяа нөгөө тийш боломжийг бий болгох хичээгээд дээ шүү дээ. Хөдөө орон нутгатайгаа хүмүүс ч хотод байгаа хүүхдүүдийг бодвол бас боломж муутай. Тийм учраас тэр одоо аймагуд руу очиод бид нар мэрэгжлээ хэрхэн зөв сонгох вэ? Англи хэлийг хэрхэн сурч болох вэ? Тэгээд өөрийгөө хэрхэн дайчлах вэ гэд төрөл бүрийн одоо өөрсдийн амьдралын жишээн дээр ургуулж байгаа ийм лекц, илтгэл, ярианууд хийж байгаа дэрж байгаа байхгүй. Тэгээд ялангуяа энэ утсан дээр хэрэгцээ ямар нэгэн байдлаар одоо дунджаар бол хүмүүс ямар нэгэн байдлаар утастай бас болж эхэлж байна те болцсон байна. Түүн дээрээ суулгах бас төлбөргүй аппликейшн зөндөө байна англи хэлний. Тэднийг суулгаж агаад идэвхтэй байл өдөрт доотл нь одоо нэг цаг ч юм уу зарцуулаад аппликейшнээ ашиглаад англи хэлийг бас сурах асар их боломж байгаа байхгүй. Гэх мэт ингээ хувь хүн өөрөө хичээвэл бас боломжууд байна. Одоо би тэрийн цаг ер нь маш богино болсон. Тийм болохоор одоо би нэг хэдэн асуулт асуугаад тэгээд ер нь өндөрлөлтийн шаанд тийм ээ. Тийм тэгээд юу би асуух гээд байна гэх юм бол тийм ээ. Юу одоо тийм ээ. Энэ та энэ хүн намын одоо удирдах зүйлийн юу гэсэн тийм. Тэгэхээр энэ ер нь намын бодлогоо ярьчихвар гэж. Би яг нөө хувь хүн талаасаа оролцдог энгийн их хөнгөн нэвтрүүлэг гэж сонссон учраас яг л байгаараа хүрээдэрлээ. Ер нь бол хөдөлмөрийн үндэсний нам өөрийн гэсэн бодлогыг бол 2016 оноос эхлээд боловсруулсан байсан. Тэгээд манай бас хэсэг залуучууд бид нар өөрсдөө оролцоод 28 улсын туршлагыг агуулсан ийм Монгол хүний товчон гэдээ бас ном гаргасан байдгийг. Тэрэн дотор бол боловсролын салбар бас хөндөгдсөн. Ер нь Монгол улс яаж хөгжүүл зүйтэй, түүхэндээ бид нар яаж явж ирсэн, юун дээр алдсан, Монгол хүний онцлог нь юу юм, цаашдаа бид нар яаж хөгжүүл зүйтэй ингээд 28 улс бас ямар туршлага одоо ямар хэв маяг загвар дээр тулгуурлаж гол асуудлуудаа сонгож авч хүрсэн гэдэг ийм юг оруулсан юмнууд байгаа. Юу одоо өөртөө чинь холбогдож зөвлөгөө авах гэх юм бол холбогдож болох уу? Болно шүү дээ. Тийм аа. Сайн дурын үйл ажиллагаа. Тийм. Сайн дурын үйлсд би оролцох маш их дуртай. Тийм ч учраас түрүүний одоо төгсөгчдийн холбоонд байж аль болохоор одоо цаг гаргаж бусдад өгөхийн төлөө явдаг. Яад бил бид нар чинь бас гадагшаа дотгошоо янз бүрийн зэрэг хийхээр суралцахаар явахдаа бид нар нийгэмдээ хувь нэмрээ оруулна гэсэн ийм том зорилго тавьдаг штэ. Тэгэхээр сайн дураар аач оруулна, улс төрийн одоо энэ үйлсэд орж өөрийнхөө хамгал одоо зориг ирмэлцлийг гаргаж ингэж явж гин те боломжит бүх хэлбэрээр л нийгэмдээ өөрийнхөө мэдсэн сурсан туршлага хуримтлуулсан юм хуваалцахыг хичээгээд явж байгаа болохоор нээлттэй одоо харилцаж байна. Миний Facebook пэйж байгаа. Тэгээд илүү одоо Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас бусад одоо засгийн газруудаас донор хөтөлбөрүүд их байдаг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол тэтгэлэг хөтөлбөрүүд гадаадад сурагчдыг бакалавр, ялангуяа магистрийн зэрэгт сурахад нь олгодог төслүүд. Тэргээд тэдгээр мэдээллүүд бас миний веб пэйжид бас байдаг юм. Тэгэхээр юу Facebook хийх чи юу лээ?
Баатаржуугийн мөнх соёл гэдэг монгол нэртэй монголоор. Юу кириллээр бичсэн тэ. Тэгвэл ороод реквест явуулчих болох нь эсвэл мессенжерээр пэйж шүү дээ тий. Тийм. Тэгэд мессенжерээр нь бас эсвэл мессенжерээр ямар ч хүн харилцаж болох нь шүү дээ тийм ээ. Би бол Монголын ирээдүй бол ерөөсөө одоогийн үр хүүхдүүд, 10 жилийн хүүхдүүд, залуучууд одоо хамаг одоо бидрээс доош насны бүх хүмүүст ирээдүй байна шүү дээ тий. Гол одоо ирээдүг авч явах хүмүүс юм чин аль болохоор тэгш боломжтойгаасай боловсралтай мундаг өөр өөрсдөө эзэн байгаасай л гэж хүсэж байгаа. Тэгэхээр одоо боломжит бүх хэлбэрээр одоо дэмжин зөвлөгөө өгнө. Тэгэхээр ер нь би боловсролын талаар ер нь асуухыг ер нь аюу хүсэж исэн. Тий. Ер нь юу нь болохгүй байгаа, юу нь болоод байгаа юм. Тий. Манай ер нь энэ боловсролын одоо энэ систем гэл одоо буруу байна гэж аюу их ярьдаг. Гэхдээ цаана бас зөндөө асуудал мэдээч байж байна. Маш том асуудал тий. Ер нь бол боловсралтай эргээд хүмүүжлэлтэй зарчимтай ёс зүйтэй үнэт зүйлтэй хүмүүс энэ нийгмээ сайхан амар амгалан тайван сайхан байлгах нь авч явна. Энэ хайрлан хүндэтгэн шал өөр. Тийм учраас бүгд л аль болохоор тэгш боломжтой байгаад энэ нийгмийн сайн иргэдэл болох хэрэгтэй байгаа юм л да тий. Тэрэнд бол яалтчгүй боловсрал чухал үн дотроо би хүмүүжлийг агуулдаг байгаа шүү дээ. Сайн зөв бодлого чухал. Тэгээ бодлого гаргачаад хууль эрх зүйн орчноо бүрдүүлчихэд хэрэгжүүлэх нь бүр чухал. Монгол улс бол бусад улсуудтай харьцуулахад ялангуяа шилжилтийнхаа улсуудтай харьцуулахад хууль эрх зүйн орчинд дайггүй сайнд тооцогддог. Жишээлбэл төсвийн доктортой байдлын тухайч гэдэг юм уу иймэрхүү байдлуудаараа ер нь муу биш. Гэтэл манайхан юун дээр шүүмжлэгдэг вэ? Юун дээр алддаг вэ гэхээр ерөөсөө хэрэгжилт. Тий шүүх засаглал одоо тухайн асуудлыг хариуцсан байгууллагууд маш хариуцлагатай өндөр хариуцлагатай асуудал доголдол гарангууд шийддэг ийм л байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй хичнээн сайхан хууль эрх зүйн орчин энэ хууль нь гарчаад энэ бодлого нь тодорхойлогдчоод энэ гэлээ гэхэд хэрэгцээ хэрэгжихгүй бол хий цаас болчиход байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө хүмүүст иргэдэд юу чухал вэ гэхээр бодит байдал чухал шүү дээ. Бодит байдал дээр юм яаж явж байгаа л чухал. Тийм учраас ерөөсөө хэрэгжилт маш чухал. Тэгээ энэ нөгөө хүмүүжил боловсрал чинь бүх юмд харагдаж шүү дээ. Одоо жишээлбэл та хоёроор харилцсан бизнес хийлээ хамтарч хийлээ гэхэд та боловсралтай сайн хүмүүжилтэй ёс зүйтэй хариуцлагатай бол би тантай хамтраад итгээд гин. Үгүй нэг л асуудалтай ч юм уу нэг л итгэмгүй байл битүүрийн бизнес амжилттай явахгүй. Тэгээ ингээ эргээ харахаар одоо энэ судалгааны байгууллагуудын үр дүнгээс харахаар монголчууд биеинд итгэдэггүй ийм нөхцөлд очсон харамсалтай үр дүн гарч байгаа байхгүй юу. Зөвхөн одоо улс төрийн наамд биш зөвхөн төр засагтаа биш бүр биеиндээ итгэхээ байх ийм төвшөнд очсон ийм судалгааны үр дүн байна. Тэгэнгүүт хэнд итгэдэг вэ гэдэг асуулт гарахаар ойр дотныхоо хитгэн найз юм уу эсвэл хамаатан садантай гих мэт хариулт. Энэ бол бид нар бас нийгмийн тогтолцооныхоо хувьд харьцангуй бас муу байгааг харуулсан юм үзүүлэлт болчихж байгаа. Тэгээ харамсмаар бид нар чи Монгол улсын иргэд сайхан хүрээ жоохон амьдрмаар байна шүү дээ уг нь. Тий хүрээ жоохон болчиход байна тий. Илгэлцлийн хүрээ ийм жоохон байх тусам боломж бас багасаад байна гэсэн үг шүү дээ. Багасч ийн гэдэг чи альва бүх боломж багасч ийн гэсэн үг шүү дээ. За баярлалаа. Бид хоёрын цаг өндөрлөө. За баярлалаа. 30 минут хурдан дуусчих шүү тий. Тий бараг 35. За баярлалаа. За манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн мөнх соёлдоо тэгээ нийт үзчихэд сонсогчдынхаа өмнөөс тэгээ баярлаа гэж хэлээ. Тэгээд бас их чухал мэдээлэл өглөө юм бодсон баах манайхан. Тийм тэгээд бас өөр үуч нь бас хүмүүс сандаасаа гэж би яг үнэн сэтгэлээс хүсэж байна. Тийм. Яг бол энэ юу мэдээлэл бидэрт айгүй бас тийм ээ. Мэдээлэл зөв олж чадахгүй, зөв газар руу харьцаж чадахгүй, хандаж чадахгүй байна. Тийм ээ. Мэдээлэлтэй иргэд хүчтэй гэдэг чинь бүх төрлийн мэдээлэл. Тэгэхээр мэдээллийн төлөө сайн сарваах хичээх зүтгэх хэрэгтэй. Туслахад хамтрахад. Тийм. Одоо бол ингээл яг өөрөө чинь хэлдгээр ингээл ганц дайчин одоо тий бүр нэг тийм итгэвтэй нөхдүүд л бүр ингэж л гарч ирэхгүй юм бол тэгээд ер нь нийтээр бол тэгэл тий байдаг ч юм уу ч юм уу мэдэхгүй ингээл өнгөрөхөд амархан мэдэхгүй өнгөрөхөд амархан болохгүй өнгөрчөөд шүү дээ тийм ээ тий. За баярлалаа. Намайг урьж оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Иргэд сонсогчдод баярлалаа. За энэ түрээд манай нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байна. Улаанбаатарт маань
20 цаг 51 минут болсон байна. Та одоо үргэлжлүүлээд 21 цагаас цаг бүрийн ихэнх радио мэдээ 21 цаг 15 минутаас орон хөтөлбөрийн эртний сайхан нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үйл авч сонсоорой. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бодис Автомотив. Минээс автомашина сонгосноо. Үгүй сонголтоо хийж чадахгүй л байна. Нарны зам дагуу Бодис Автомотивээр нэг ороод үзье. Mazda автомашин чинь бүрэн шинжлэгдсэн байна. Сүүлийн үеийн автомашины бүхий л үзүүлэлттэй. 2019 онд үйлдвэрлэсэн дунд оврын автомашин байна лээ. Гоёмсог загвар, тансаг савхин салон, хурд хүчний төгс зохицол. Шатуун зарцуултыг хэмнэж чадсан дэвшилтэд Sky Active технологиор бүтээгдсэн юм байна. Хамгийн гол нь Монгол зориулж Японд үйлдвэрлэсэн гэдэг нь чухал шүү. Автомашин худалдан авагчдын анхаарал. Автомашин удирдлагч дундаас автомашины шинэ хөвсөл хийж чадсан. Дэлхийн улс орнуудыг борлуулалтаараа тэргүүлж байгаа. Аюулгүй байдал 5 тухыг дээд зэргээр хангасан. Mazda автомашины аль бисний дистрибьютор Бодис Автомотив компани. Facebook page Mazda Mongolia. Утас 8811 1939 8812 1939.